оны 2 сарын 7-нд маш том хэмжээний дэлбэрэлт болсон байдаг. За энэ дэлбэрэлтийн уршигаар нийтдээ 14 нас сурж 39 хүн 36 хүн гэмтсэн байдаг. За тэгээд мэдээж компанийн хувьд бол бараг дампуурах шатны төвшөнд одоо маш хэдэн сая тэрбум долларын алдагдлалд орсон. За тэгээд мэрэгжилтнүүд нөгөө root cause analysis гэж би түрүү ярьсантай нөгөө эвдэрлэг гэмтлийн түн шинжилгээ хийдэг те. За энийг хийсэн байна. Да ерөнхийдөө нэг дөрвөн юм одоо сур шалтгааныг олсон байна. За нэгт нь болохоор туучин дамжуулгын систем угаасаа дизайн хувьд маш буруу байсан. За энэ нэг том гэмтэл гарах шаардлага хангасан байна. Хоёр дахь үйлдвэр маань маш замбраагүй одоо housekeeping issue гэж ярьдаг те. Энэ тэмдгүүд тоосчлолтой замбраагүй байсан байна. Хамгийн том толгой өвдөгцсөн асуудал нь юу байсан гэхээр нөө сахарнаас гарч байгаа тоосчлт их байсан. Энийг контролдож чадахгүй байсан. За тэгээд ерөнхийдөө тухайн одоо туучин дамжуулгын системд зөвхөн нэг биеринг